доош насны хүүхдээ айлуу тэр илүү их тохиолддог гэсэн. Энийг нь яаж юм бол. За нохоон дээр ойролцоогоор 14-өөс 19 төрлийн шимэгч хорхоо гидсэн дотор нь буюу одоо нарийн гидсэнд шимэгчлээд амьдарч идэг. За тэднэрээс хүнд халддаг одоо бидний хамгийн сайн мэдих төрөл нь болохоор нөгөө цагаан орхоо манайгаад байгаа байхгүй хүнд халддаг хүүхдэд халддаг тийм ээ. За хэрвээ үнэхээр нохоо тижээх гэж байгаа орон дээр авч хамт унтах гэж байгаа за эсвэл нохоогоо үнсэж байгаа тэрж байгаа тийм ээ. Тиймэрхүү байгаа тохиолдолд бол туулгыг заавал бүр зайлшгүй шаардлагатай уух шаардлагатай 3 сар тутамдаа. За тэгээд хэрвээ үнэхээр нохоо нь одоо нөгөө нэг хевсэн дээр орон дээр бөксөө чирээд ч юм уу те баасныхаа дараа бөксөө их долоогоод ч юм уу тиймэрхүү үед хідүүлээ аль болох баасанд өндөг хөвлөх шинжилгээ хийлгэж ивэл зүгээр байдаг. За цагаан орхооны хувьд гэх юм бол нохооны маань бие туулга уухгүй байх юм бол нохоотойгоо хамтдаа 7-8 жил шимэгчлээд хамтдаа амьдарч идэг. Тий. Тэгэхээр яг бидний нүдэнд цагаан орхоо үнэхээр том болсон байх юм бол харагдана баастайгаа хамт харагдана. Гэхдээ бидний нүдэнд нөгөө өндөгнүүд нь харагддаг байхгүй юу. Тэгээ нохоо гэрт балаа бид нар салфетгаар ингээл авчлаа харахаар цэвэрхэн. Гэхдээ өндөг байгаагүй бид нэр хэлж мэдэхгүй байхгүй ариутгаагүй учраас тэгэхээр нөгөө нэг жоох хүүхдүүд маань ингээл газараар явж байгаа бол гараа огоогүй амандаа хийхэд л тэр аль хизээний өндгийг ингээд гисэнд авчиж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нохоо тижээхдээ хамгийн түрүүнд эмнэлэгт заавал хандах шаардлагатай вакцин, туулга, за тэгээ гадна паразит буюу хачиг бөөсний эсрэг эмчилгээг заавал хийлгэх шаардлагатай.